Сайн байцгаана үзэгчдээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе. House location өлхөдлөх хөрөг нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүргэж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр уламжлал ёсоор шинэ байр болон офис, худалдаа, үйлчилгээний зориулалттай объектыг танилцуулдаг. Үл хөдлөх хөрөнгө болон шинэ тавилга, шинэ автомашины худалдаа, шинэ барилгын материалыг танилцуулдаг сонголт болон зам үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлгээс эрхлэн гаргаж байгаа House location сэтгүүл нийтлэгсэн үн ханшны судалгааг хүргэхээр бэлтгэсэн байна. За хэрвээ та бүхэн шинэ байр болон шинэ автомашин худалдаа авахар болол үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэгтэй хамттайгаараа гэж хэлмээр байна. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалт Герман стандарт компани. Үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэг үргэлжлэж байгаа үзэгчдээ уран дулаан цаг ихэлсэн энэ үед хэрвээ та бүхэн шинэ байр худалдаа авахар зэхэж байгаа бол би та бүхэндээ GS13 орон сууцыг санал болгож байгаа юм. GS13 орон сууц нь улсын комиссны хүлээгээд авчихсан оршин суугчдын төхнөөд хэлчихсэн ийм орон сууц байгаа юм. GS13 орон сууц нь Улаанбаатар хотын төвцийг Сүхбаатарын талбайгаас 1.5 км-ийн зайд бүхий өргөний баруун урд байрладаг. Үр мөс хийцэл өндөр чанарыг цогцлоосон орон сууц нь Герман стандарт компани бүтээн байгуулалт юм. Оршин суугчдын тав дахь эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг дээзэргээр хангасан барилгын тоногдлыг уламжлахад дотор цэцэл чимэглэлийн материал нь Герман стандарт их өөрөө тус бүрийн хаалга Хормака брендийн Голора брендийн Баркатын шалтай, өөрх бүрийн хаалга Солонгосын Volt брендийн электрон цовчтой, мөн Sims брендийн цахилгааны тоноглолтой, харин Delonga брендийн сайн чанарын сантехникийн хэрэгсэл, сайн чанарын 24 цагийн хос лифт, за түнчлэн Германы Roto брендийн нугас, цооштой вакуум цон хослуулсан гэд бүх тоноглол чанарлаг эдээр босныг инженерүүд нь онцоллоо. GS13 орон сууцны танд уламжуулж байгаа байрны метр квадратын сонголтын хувьд тухайлах юм бол миний зогсож байгаа энэ байрны хувьд гэх юм бол 72.4 м квадрат талбайтай 3 өрөө байр байгаа. Мэдээж энэ 3 өрөө байр нь сүүлийн үеийн орчин үеийн интерьер зохион байгуулалтаар баригдсан. Галын өрөө, том өрөөтэйгээ үргэлж зам хүүхдийн өрөөтэй, унтлах өрөөтэй, ариун цэвэр өрөөтэй гээд ийм зохион байгуулалттайгаар баригдсан байгаа. Унтлах өрөөндөө гэх юм бол ханы шкапыг суурилж өгсөн байгаа. Түнчлэн 120.6 м квадрат талбайтай 4 өрөө байр. 65.4 м квадрат болон 47.8 м квадрат талбайтай 2 өрөө байрнуудыг та бүхэндээ санал болгож байна. Уужим сарвал тогтчлолд илтгэсэн зай ихтэй өрөөнүүд цэлгэр цонх байрны онцлогийг харуулна. Оршин суугчдын ахуй хэрэглээг хангах үс үйлчилгээний төвийг орон сууцны 1-р давхуртаа шийджээ. Мөн хүүхдийн цэцэрлэг, сургууль, банк, үйлчилгээний төв, автобусны буудалтайгаа оргид шинэ байр худалдаа авах гэж би таны сонголтонд нийцэх болно. Амар амгалан амьдралын баталгаа болсон орчин үеийн технологи бүхий домофон системийг байр бүхэндээ байрлуулж, орон сууцны B1, B2 давхуртаа автомашины дулаан гараж, 24 цагийн харуул хамгаалалт хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоолгээд таны тав тухтай амьдрах нөхцөлийг дээзэргээр нь бүрдүүлжээ. Зүүн талаасаа халдвартын эмнэлгийн дунд зам, харин баруун талаараа оюутны хотгон Баян зүрх зах, бүхий өргөний замаасаа орон сууц руугаа аль альнаас нь орж гарах боломжит давуу талтай. Чанар үзэмж байршлыг эрхэмлэгч та бүхэндээ Герман стандарт компани GS13 орон сууцыг санал болголоо. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалт Герман стандарт компани. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хоруулалт баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хідтэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч суулгаад мэдээллийг зангидсан House Location сэтгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаат мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотгон хорууллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хідтэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагадор нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Location сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа танилцуулж байна. Монголын инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэгч багтсан болно.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгсдэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Location зангитан таны оюунд хүргэж байна. House Location сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Нийслэлийн цэвэр агаартай бүсэд тооцогдох хотын дуу чимээнээс зайдуу Соён Бутуулын хормой хатан туулын хөвөнд байрлах Monte-View Residence орон сууцыг танд санал болгоё. Хаан улд үүрэг 11-р хороонд байрлах Monte-View Residence орон сууц нь 2 орцтой 182 айлын 12 давхар бүрэн тутамл хийцтэй юм а. Тус орон сууцыг гүйцэтгэгч компани болох CMCG компани дөрвөн улирлын цэцэрлэг хороол төслийг эхлүүлж амжилттай ажилласан мэргэжлийн туршлагатай хамт олон гүйцэтгэж байгааг онцолж байна. Соён группийн зөвлөх Shibata Katsuyuki байна. Манай компанийн энэхүү орон сууцаа энэ оны 8 сард ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна. Бид Японы технологиг нэвтрүүлж хяналтыг Монгол инженеруудын хамт гүйцэтгэж байна. Манай орон сууцыг худалдан авах та бүхэнд аюулгүй амар тайван амьдрах орчныг амлаж байна. Зах зээлийн бодит түүнх хямд чанартай болохыг дуулгая. Эднийх энэ сарын дуустал метр квадратаар сая 600 мянган төгрөг болгон хэмжрууллаа. Шинэ орон сууц худалдаа авах гэж буй эрх юмтай 100 хоног үргэлжлэх боломжийг бүү алдаарай. Амьдралын хэмнэл өрсөлдгөө шалтгаалan 1-4 өрөө байруудыг чөлөө сонголтоогоор танд санал болгож байна. 5 дугтай орчныг эрхэмлэгч танд Monte-View Residence орон сууцны 1-4 өрөө байрнуудын хэмжээний сонголтыг танилцуулахад 1 өрөө 27.3-аас 34.9 метр квадрат талбайтай, 2 өрөө 40.4-өөс 59.3 метр квадрат талбайтай, 3 өрөө 64.6-аас 80.7 метр квадрат талбайтай, 4 өрөө 110-114 метр квадрат талбайтай өрөөнүүдээс сонголтоо хийх боломжтой. 2-оос 12 давхар тус бүрд 1-ээс 3 өрөө байр, 9-өөс 12 давхар тус бүрд 1-ээс 4 хүртэлх өрөөний сонголт цөөхүүлсэн тул та амжиж захиалга өгөөрэй. Monte-View Residence орон сууц нь оршин суугчдын ахуй хэрэглээний бүхий л үйлчилгээг орон сууцны 1-р давхартаа шийджээ. Оршин суугчдын 5 дахь тохилог орчин бүрдүүлж тусгаарласан хашаа 24 цагийн харуул хамгаалалт хүүхэд багчууд хөвгчүүд тухлан саатах амралт чөлөөт цагийн талбай 52 автомашин орох боломжит автомашины дулаан гараж ил зогсоолыг зогсоор нь шийджээ. 2013 оны 2 дугаар улиралд оршин суугчтай хүлээж авахаар бүтээн босгогчид ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалт нийслэлийн хамгийн эрүүл агаартай бүсийг сонгосноор чухал төсөл болсныг онцолж байна. Амар амгалан амьдралын баталгаа басан Monte-View Residence орон сууц оршин суугч таныг хүлээж байна. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хоруулалт баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхийн эдийн үн хідтэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Location сэтгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хідтэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагад ор нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Location сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна.
Мөн барилгын салбарын амин чухал асуудал бол аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндөм энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа танилцуулж байна. Монгол инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг нь ч багтсан болно. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Location зангитан таны оюунд хүргэж байна. House Location сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Их хотын цэвэр агаартай бүсэг шил цонгон туулгаалын ногоон бүс бүхий өндөр зэрэглэлийн хотхнуудын дунд люкс ахуй 5 дахь оршныг бүрдүүлэн хаан эсвэл хотхон сүндэрлэж байна. 15 давхар 468 айлын орон сууц үйлчилгээний цогцлбор хотхон юм. Хотхон нь бүрэн цутгамал хийдтэй. Эхний ээлжинд ашиглалтанд орох А1, А2, Б1, Б2 блокуудаас цөөн барь үлдсэн тул таймжиж захиалгаа өгөөрэй. 5 дахь оршныг эрхэмлэх танд уламжлахад 2-8 өрөө байрнуудын хэмжээний сонголт зөөхүүлсэн тул та энэхүү боломжийг бүү алдаарай. Хотхны төгс шийдлийг харуулсан хаан эсвэл хотхны дотоод засал чимэглэлийн материал нь фермийн бүтээгдэхүүнээр тоноглогдсон. Уужим саруул тогтчол илтгэсэн зай ихтэй өрөөнүүд олон улсын стандартад суурилсан люкс зэрэглэлийн интерьер болон гоёмсог хаан цэлхэр цонх байрны онцлогийг харуулж байна. Унтлагын өрөө бүхэн ариун цэврийн өрөөтэйгээд орчин үеийн шинэлэг зохион байгуулалттай болохыг бас онцлоё. Ариун цэврийн өрөөндөө дэлхийн номер 1 брэнд Америка стандарт фермийн угаалтур суултур суурилуулан энэ нь ариун цэврийн өрөөнд бага зай эзэлдгээрээ онцлог юм. Автомат мэдрэгчтэй суултурын таг нь хүнд өгөж ирэхэд нэгдэж холдоход хаагдахаас гадна суултураас босмогч автоматар ус татагдах бөгөөд гар ажиллагаар шаардлагадаггүй хэрэглэхэд хялбар юм. Өглөө нар мандахад хаахуулгүй өдрийн турш нар үзэх эрүүл орчинтой хотхон таныг хүлээж байна. Иргэн тойрон байгалийн сайхан үзэмж төгс орчинтой хаан эсвэл хотхон нь цэнгэг агаартай хатан туул гол бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр гольфийн талбай, маршал таун, жаргалан хотхон, нархан хотхон, кристалл таунуудаар хүрээлэгдсэн тул эрхэм худалдаа авах танд байрлалын хувьд хизээч үнцэнэ алдахгүй байрлал байгаа юм. Оршин суугчдын хэрэглээг анхуйц 150-аас 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, супермаркет, эмийн гээд хотхон дотроо төвлөрсөн худалдаа үйлчилгээний төв зохицоороо байгаа. Амар амгалан амьдралын баталгаа болсон орчин үеийн технологи бүхий домофон систем, 24 цагийн харуул хамгаалалт 264 машин орох боломжит, автомашины дулаан гараж, ил зогсоол гээд таны амар амгалан 5 дахь амьдрах нөхцөлийг дээзэргээр нь бүрдүүлжээ. Оршноо толдох тагс гаднаа тухлах эрүүл ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын чөлөө талбайгээд мөрөөдлийн орчингтай зогсоор нь шийдсэнийг дуулгая. Мөн танд хотхны бас нэгэн бэлгийг задлахад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд үүний дүнгээс хамааран хөнгөлөлт урамшуулалтай. За мөн 30% төлөөд голомт банкны лизингийн зээлд хамрагдах боломжтойгоос гадна урьдчилгаа 30% төлөөд гэрээ байгуулан графикийн дагуу 30-30% төлбөрийг төлж үлдэгдэл 10%-ийг байранд орохдоо төлж болно гэх мэт олон бэлгийг өгөх болно. Электрикийн төвхнөг тансаг эрхэмсэг орчин бүрдсэн хаан эсвэл хотхны та бүхэндээ санал болголоо. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хороолол баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Location сэтгүүлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм.
Мөн хаус бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангилан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хэдтэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагаар нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Location сэтгүүлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй ярилцсанаа төлөвлөж байна. Монгол инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл фэнкшн соёл ахуйн зөвлөгөө зэрэг ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ л барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман Хаус үзэгдсэн ярмаг гэд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Location зангитан таны оюунд хүргэж байна. House Location сэтгүүлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Location сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Нийслэлийн баруун дүүрэг сонгон хайрханд орших үнэр бүлд таныг урьж байна. 192 өрхийн галгууламд ихэр барилгын 2 дугаар ээлж 3 дугаар улиралд ашиглалтанд орохоор оршин суугчдынхаа захиалгыг авч эхэллээ. 13 давхар 96 айлын шинэ орон сууц талбайн сонголттойгоор таны саналд очиж байна. Сонгон хайрханд дүүргийн 16 дугаар хороо хар хорин захын хойно байрлах шинэ орон сууц үйлчилгээний газар томоохон объект төв автобусны буудал сургууль соёлын газарт ойр оршихороо үнэсэх үл хөдлөх хөрөнгийн байршилд тодтгол болно. Таны үнэр бүлийг тоглог гихчин төвхнүүлэх шинэ орон сууц сонгон хайрхан дүүргийн 16 дугаар хороонд байршиж байна. Тодорхойлбол хар хорин захынхаа хойд талд оршиж байгаа юм. За энэхүү бүтээн байгуулалтын хувьд нийслэлийн зэрэглэлийн бүсэд байршдаг гэдгээр онцлогтой. 2 ихэр барилгаас та 1, 2, 3 өрөө байрнуудаас сонголт хийх боломж нээлттэй байгаа юм. Тэгэхээр нийслэлийн зэрэглэлийн бүсэд байршдаг дээр нар үзэх боломж сайтай гэдгээр мэдээж үйл хөдлөх хөрөнгийн үнцнийг агуулсан ийм орон сууцнаас та байраа сонгох боломжийг бид та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хинэл өртгөөс шалтгаалan 1, 2, 3 өрөөнүүдийг чөлөөт сонголттойгоор дэлгэлээ. Өрх бүхэнд тагтшидж аюулгүй хамгаалалт овчин цагийн интернет бүхий хэрэглээнүүдээр цогцолсон гэдгээрээ үе дамжин өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө таних юм а. Цэлгэр цонхнууд өндөр та зөрөөний зөв зохион байгуулалт талбайг уужим саруул харагдахад нөлөөлж донж үзэмжээс гадна ахуйн хэрэглээ ханан шкаф байрлуулах талбай барьсан нь оршин суугчдын таалал нийцнэ. Интернет хэрэглээ, кабелийн суваг, домофон систем, галын дохиолол гээд алхам тутам орчин цагийн хэрэглээ хангагдсныг инженерүүд онцлсан юм. Тэгэхээр өвөлдөө бол маш дулаахан мэдээж төвийн эрчим хүчний системд холбогдсон гэдгээрээ давуу талтай байх мэдээж орчин үеийн хэрэглээ болсон интернет болоод бусад төрлийн шийдлүүдийг энд агуулсан гэдгээрээ мэдээж таны өдөр тутмын хэрэглээг бас хангасан байгаа ийм орон сууцыг бид та бүхэндээ уламжилж байна. Орон сууцанд ачааны болон хүн тээврийн 2 лифт 24 цаг үйлчилж гал хулгаан тохиоллоор оршин суугчдаа хамгаалах барилгын стандарт шаардлагыг төсөлд онцгойлон тусгаж чанар сайтай бүтээгдэхүүнээр иж бүрэн тоноглосноо ажлын баг тодтоглоо. Цаг тутмын хэрэглээ, ариун цэрийн өрөөнүүд брендийн тоноглолоор дүүрсэн нь чанар харуулах нэг үзэлтэй. Манай барилга нь төмөр бетонын карказан хийцтэй, Орос арматураар хийгдсэн 350 маркийн бетон зурмгаар хийгдсэн Европ болон Турк сантехникийн тоноглолтой төвийн эрчим хүч болон дулаанаар холбогдсон ялцсан бойлууртай цэвэр синөөцийн савны өрөөтэй болно.
Орцны хаалгаар гадагш гарч зөвлөхөд хүүхдийн тоглоомын талбай тусдан шидэж, амарч саатах орчин автомашины зогсоолын зай талбайтай. Чөлөөт цаг өнгөрөх талбай руу автомашин орохгүй, олон хүн холбохгүй байх тогтчил бүрдүүлжээ. Эргэн тойрон өндөр хашаагаар хүрээлэгдэж, харуул хамгаалалт таны аюулгүй байдалд хяналт тавих, дээд зэрэглэлийн хотхны жишгийг эндээс харж олно. 24 цагийн камержуулсан хамгаалалт, гэр бүлийн тань аюулгүй байдалд хяналт тавина. Худалдааны маркет, спорт үйлчилгээ зэргээр ашиглах боломжит энэ талбайг мөн танд санал болгож байна. Үр хайл албан байгууллагын дунд оршин гэдгээр ашигтай ажиллах боломжтой. Цагдаагийн хэсэг хороо хорны төв зэрэг үйлчилгээ төвлөрнө гэдгээр таны гэр бүл аюулгүй орчинд амьдрах сонголтыг бид уламжлалаа. Орон сууцны 1-р давхарт энэхүү талбай байрлаж байгаамаа. Таны өнөр бүлийг тоглог 5 дахь орчноор хангах орон сууц нийслэлийн Сомон хайрхан дүүрэг 16 дугаар хороонд байрлаж байна. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хороолол баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хиттэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Locations төвлийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотгон хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хиттэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагад орнийтлан уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Locations төвлийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал бол аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндлөн энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлэрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй ярилцсанаа төлөвлөж байна. Монгол инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман House үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Locations зангидан таны оюунд хүргэж байна. House Locations төвлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Locations төвлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Хүүхдийн өрөө гоёход хамгийн хэцүү мөртлөө хамгийн сонирхолтой юм. Тус өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Хүүхдийн өрөөний дотоод засал сонирхолтой, олон үйлдэл хувилбартай байх ёстой. Энэ өрөөнд байгаа эд хогшил нь хүүхэд төрөл бүрийн тоглоомоор тоглож, өөр бусад хэрэгтэй зүйлээр хичээлж, оролдож байхад тохирсон байна. Хүүхдийг 5 дахьтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх хэсэг, тоглох хэсэг, амралтын хэсэг гэж хуваах хэрэгтэй. Маш сайхан 2 давхар орон талбайг хэмнэж, тэр зайд нь бичгийн ширээ тавих буюу тоглоомын талбайг нэмж өгдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр сайн. Хүүхдийн өрөөнд гэрэл чухал юм. Жишээ нь цонхонд байрлуулсан өнгөт нён гэрлүүд нь үлгэрийн ном шиг байдлыг санагдуулдаг бол цэгэн гэрлүүд нь меблийг сайхан харагдуулна. Хүүхдийн өрөөг олон давхар шат зэрэг төрөл бүрийн шийдэлтэй хийх хэрэггүй. Энэ нь хүүхдэд ямар ч тусгай зүйл юм. Хүүхдийн өрөөнд заавал гэрийн бусад өрөөтэй зохицох шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь хүүхэд өөрийнхөө ч бусдын өрөөнд чөлөөтэй байх хэрэгтэй. Мөн байрны хамгийн мухрын өрөөнд хүүхдийн өрөө байх ёсгүй. Хүүхдийн өрөөний тавилга нь байгалийн цэвэр дүүх үедээр бүтээгдсэн байх ёстой. Эдгээр нь хүүхдийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй учраа хүүхдэд тавилга худалдаа авахдаа тухайн эдлийг хийсэн материалтай сайн танилцж байгаарай. Мөн хүүхдийн өрөөний тавилга нь хүүхдийн тоглоомын нэг хэсэг учраас тэр нь олон шургуулгатай жижиг хайрцагнуудтай байвал хүүхэд тэдгээрт өөрийн тоглоомнуудаа хадгалах болно. Хүүхэд тоглоомноосоо амархан уйддаг учраас тэд өөрийнхөө тоглоомуудыг хадгалах газрыг нь урьдчилан бодож байгуулах хэрэгтэй.
Хүүхэд өөрөө бие даан тоглоомоо хураадаг. Мөн өөрөө тэндээс тоглоомоо сонгоо авдаг бол түүнийг нэгтэн ба занд сургана. Хүүхдийн өрөөний таазыг төрөл бүрээр хийж болно. Жишээ нь одтой тэнгэрт саран хэлбэртэй гэрэл хийж байгаа. Эсвэл үүлдээ тэнгэрийг дүрсэлсэн гэх мэтээр мөн энд шууд нисэж цаасан луу хөвчж болох юм. Энэ бүхэн таны сэтгэн бодох чадвар хүүхдийн хүсэлтээс ихээхэн хамаарна. Хөшгийг зөвхөн нарны их гэрлээс болон гудамжны шөнийн гэрлээс хамгаалж татах хэрэгтэй. Хүүхдийн өрөөний тавилах хэрэгсэл нь таны хүүхдийг бие даасан байдлаа мэдрэхэд туслана гэдэгт бид итгэж байна. Одоо харин та бүхэндээ хүүхдийн өрөөний фэнкшн талаарх зөвлөгөө хүргэе. Хүүхдийн өрөөнд ээлтэй зөвгөн зүүн ба зүүн урд зөв юм. Баруун зөвч бас ээлтэй сайн байдаг. Зүүн зөв залуу өсөн төлжиж буй энерги нь өсөл дэвшилтэд хөгжилтэй холбоотой. Мөн энэ нь мандаж буй нар мэт ирч хүчтэй сэргэлэн цоо байхыг илэрхийлдэг байна. Хүүхдийн өрөөнд цайвар усан зинхэр өнгөн тайвшруулах нөлөөтэй ба одтой хээ угалзан галыг бэлэгддэг байна. Хананд өлөгдөг даавн зургнууд нь энергийг удаашруулан тайван амгалан ур амьсгал бүрдүүлдэг. Модон тоглоом нь хамгийн зөөлөн эвтэйхэн тохиромжтой байдаг. Шөнөн тоглоомуудыг заавал далд хийж хурааж агаарай. Хүүхдийн өрөөнд анхаарах, зэрлэх, зайлсхийх зүйлс. Онгорхой халга. Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж хөшгийг нь татаж бай. Энэ нь энергийн урсгалыг зөөлрүүлж хүүхдийг тайван унтахад нь туслана. Орны толгойг цонхондоор таарахаар байрлуулж болохгүй. Энэ нь энергийн урсгал хит идэвхтэй байдаг тул тайван унтах боломжгүй. Онцгийн шаардлагагүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглоулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасныг хэрэггүй. Гэрэлтүүлгийн талаар дээшээ гэрэлтүүлэгч чийднэн таазыг гэрэлтүүлж өрөөг уужим саруул мэт болгодог. Давхар орон зайлсхихгүйгээс гадна хүүхдийг нэг зүг рүү харуулж унтуулдаг болсноороо хоорондоо эвтэй болдог сайн талтай. Тавилга болж өвгөл дугуй сандар ширээ авч өгөөрэй. Фэнкшүүд муу энерги үүсгдэггүй гэж үздэг бөгөөд хамгийн гол нь хурц ирмэг байхгүй учраас хүүхдэд аюулгүй. Харин хүрэн, харсаар л хар өнгийг огт хэрэглэж болохгүй. 2 нас хүртэлх хүүхдэд хөнгөн нэг төрлийн өнгө хэрэгтэй. Хитрхи олон зураг хээ хуаартай байх хэрэггүй. Энэ нь хүүхдийг ядраадаг байна. 2-оос дээш насны хүүхдийн өрөөнд тоод олон өнгийг сонгож болно. Сургуульд орох үед өнгийг бүдгэрүүлэх хэрэгтэй. Би та бүхэндээ хүүхдийнхээ өрөө хэрхэн тохижуулах талаар зөвлөгөө хүргэлээ. Шинэ орон сууц байрны үн ямар байна вэ? Хагуур хаус хороолол баригдаж ямар ханштай зарагдаж байгаа вэ? Барилгын материал түүхий эдийн үн хідтэй байгаа бол энэ бүхэнд хариулт өгч судалгаад мэдээллийг зангидсан House Locations төвийн 4 дахь дугаарыг танд өргөн барьж байна. 4-р сарын шинэ байрны судалгаад мэдээлэл нийт 128 төсөл багтсан нь өнөөдөр зах зээлд идэвхтэй борлуулалт хийж буй компанийн бүтээн байгуулалтууд юм. Мөн House бүхий хотын хорооллын судалгаанд гүйцэтгэл ажил нь 50-аас дээш хувьдаа орсон төслүүдийг зангидан та бүхэндээ хүргэлээ. Монгол орны барилга жилд хідтэй хэрхэн сөндөрлөх бол нийслэл болон хөдөө орон нутагт баригдах төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг салбарын сайдын өгсөн ярилцлагуудаар нийтлэн уншигч танд хүргэлээ. Мөн Сүхбаатар болон Говьалтай аймгийн шинэхэн бүтээн байгуулалт ирээдүйн хөгжлийн чиг хандлагаас онцлон орон нутаг буланд нийтлэлснийг та сонирхон уншаарай. House Locations төвийн редактор Болормаа газрын үнцийг хийгээд чиг хандлагын сэдвээр нийтлэл бичсэнийг танд хүргэж байна. Мөн барилгын салбарын амин чухал асуудал болох аюулгүй ажиллагаа чанарын асуудлыг хөндөнд энэ удаагийнхаа дугаарын алсын зочноор бүгд найрамдах Солонгос улсын хяналтын инженер мэргэжлээрээ 15 жил ажиллаж буй Ким Эрхэмтэй харилцаанаа төлөвлөж байна. Монгол инженерийн гайхамшиг хийгээд зөвлөгөө мэдээлэл, фэнкшн соёл, ахуйн зөвлөгөө зэрэг ч багтсан болно. Түнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн санаа оноо, ажил хэрэгч ярилцлага мэдээллүүд таны сонирхон таалах сэдвүүд байх үсэ. Монгол улсын шилдэг бүтээн босголд энэ л барилгын компанийн танилцуулга, мөн барилгын материалын мэдээлэл болон энэ 4-р сард тохиох Wolf Group-ээс зохион байгуулах Герман House үзэгдсэн ярмаг гээд барилгын салбарт өрнөж буй үйл явдлыг House Locations зангидан таны оюунд хүргэж байна. House Locations төвлийг та томоохон супермаркетууд болон номын дэлгүүр, сонин борлуулах сүлжээнүүдээс худалдаа авч уншаарай. Мөн бүхий л шуудангийн салбараас захиалан унших боломжтой. House Locations төвлийн шинэ дугаар худалдаанд гарлаа.
За би та бүхэндээ хөдөлгөх үүрэг нэвтрүүлэх шинэ дугаарыг хүргэлээ. Уран 7 цаг эхэлсэн энэ үед шинэ бүтээн байгуулалтын ажил үед эхэлж байгаа энэ үед үйл хөдлөх үүрэг нэвтрүүлэхтэй хамтран ажиллахыг хүсэх юм бол дэлгэцэн дээр байгаа утсаар холбоорой. За мөн House Location сэтгүүлийн маань шинэ дугаар худалдаанд гарсан байгаа. Хэрвээ та бүхэн House Location сэтгүүлтэй хамтран ажиллахыг хүсэх юм бол мөн адил дэлгэцэн дээр байгаа утсаар холбоорой.